За хуучин Югославийн бүс нутагт орших угсаатнуудын угсаатан зүйн болон шашны нийтлэг бас ялгаатай шинжүүдийг ойлгох нь ихээхэн ойлгомжгүй байдаг. Тиймээс энэхүү бичлэгэндээ бид энэ талаарх ойлголтыг өгөхийг хичээсэн. За энэ нь дэлхийн 1-р дайн эхлэх болсон гол шалтгаануудын нэг бөгөөд 1980-ад оны сүүл 90-ад оны эхэндх зөвлөлтийн задралын үед Югослав яагаад задрах болсон тухай ойлгоход нэн чухал. Нэн төрөнд Югослав гэдэг нэр хаанаас гаралтайг ойлгох нь чухал л да. Энэ нэр нь утгачлбал өмнөдийн Слав улсууд гэсэн үг л дээ. Тэгэхээр Юго гэдэг нь урд зүгийг, харин Слав гэдэг нь Славын улсуудыг хэлж байгаа юм. Хүмүүс Слав хэлний тухай ярихад Европын ихэнх хэсэг одоогийн Оросын газар нутгийг хамруулж ойлгодог. Харин энд цэнхэр өнгөөр тэмдэглэсэн газарт хүмүүс уг бус нутагт хамгийн их давмгаалсан хэл болох серб, хорватаар ярьдаг. За дотроо олон аялгаар нь энэ хүмүүс энэ нь хорват хэл байна, энэ нь Монтенегро, энэ нь серб хэл байна гэж нэрлэж чаддагч хэл шинжээч нар үзэхдээ эдгээр хэлнүүд нь хоорондоо маш ойролцоо гэдгийг баталдаг. За тиймээс бид энэ хэллийг серб, хорватын хэмээн нэг ангилалд оруулдаг төдийгүй орчин үеийн хорват, Босни Герцеговин, серб болон Монтенегро зэрэг улсууд энэ хэлээр ярьдаг болохоор энэ нь тус бус нутгийнхныг нэгтгэж байдаг нийтлэг шинж нь болдог. Үүнээс жаахан дээд хэсэгт Словен улсын славын хэл байдаг. Энэ нь серб, хорватын хэлтэй маш ойролцоо. Тус слав хэлээр македончууд ч бас ярьдаг. Тэгэхээр болгар хэлтэй төсөөтэйч серб, хорваттай илүү ойр холбоотой. Энэ бус нутгийн хэл зүйн хамаарлыг харуулсан бол одоо түүх шашны хамаарлаараа хэрхэн хуваагдах тухай ярилцъя. За 100 жилээр ухраан авч үзэх юм бол энэ бүс нутаг нь Австри-Унгарын эзэнт гүрэн, Отоманы эзэнт гүрэн зэрэг олон томоохон эзэнт гүрнүүдийн иргэшилт байсан байна. Австри-Унгарын эзэнт гүрний хэсэг нь Ромын католик шашинтай байсан бол Отоманы эзэнт гүрний нөлөөнд тэд исламын шашинтай болсон. Эдгээр эзэнт гүрнүүдэд тухайн бус нутгийн хэсгүүдийг хуваан эзэлж олон зууны турш ноёрхож байсан. Энэ нь олон шашинтай бус нутаг болон хувиргасан төдийгүй хүмүүс өөрийн угсаатны зүйн шин чанартай холбогдуулан ойлгох болсон юм. Одоо бид энд хуучин Югославийн газар нутаг шашны хувьд хэрхэн хуваагдаж байгааг харъя. За энэхүү яриагаар ягаанаар тэмдэглэсэн бус нутагт бид Ромын католик шашин ноёлсон хэсгийг тэмдэглэж байгаа. Олон шашин холилдсон нутаг болохоор ноёлсон гэж хэлж байна л да. Тэгэхээр Словен болон Хорват нь үндсээр Ромын католик шашинтай улсууд. Харин серб, хорватын хувьд дийлэнх нь зүүнний үнэн алдартай шашинтай улсууд. Энд Косово улсын хувьд ихэнх хүмүүс исламын шашин шүтдэг. Тэгэхээр Косовон задрахаас өмнө серб, Монтенегро улсын нэгэн хэсэг байсан хэдий ч шашин шүтлэхийн хувьд маш өөр байсан байгаа юм. Дараа нь Босни Герцеговин энд шашин маш ихээр холилдоо оршиж байсан. Зүүнний туршид хүмүүсийн шашин өөрчлөгдөж байсан хэдий ч дийлэнх нь исламын шашин шүтэж байсан байгаа юм. Ерөнхийд нь хэлбэл одоо өгүүлэх зүйл хамгийн эргэлзээ төрүүлдэг хэсгэлтэй. Хэрв хүмүүс Босниак хэмээн нэрлэж байвал Боснигийн исламын шашинтай хүмүүсийг хэлж байгаа юм. За гэтэл Босни Герцеговинд маш олон сербчүүд байдаг. Тэд зүүнний үнэн алдартны шашин шүтдэг байсан. Тиймээс бид тэднийг энд бор өнгөөр тэмдэглэж байгаа. Тэд нийт хүн амын 3/1 эзэлдэг. Мөн тэднээс гадна Ромын католик шашинтай хүмүүс энд амьдардаг. Тэднийг Босны хорватууд хэмээн нэрлэдэг. Маш их ядартай сонсогдож байгаа л да. Гэхдээ надад ч гэсэн 90-ад оны сүүлээр тэдгээрийн нэрийг мэдээгээр сонсож байхад их л ойлгомжлгүй сонсогдож байсан юм. Харин тодорхой болговол хэрэг хэн нэгэн Боснид хэмээн ярьж байх юм бол энэ нь Боснид амьдардаг исламын шашинтнууд тэднийг хэлж байгаа юм. Харин Босны хорватууд гэх юм бол тэд угсаатны 100% хорват боловч Босни Герцеговинд амьдардаг Ромын католик шашинтай хүмүүс. Босни серб гэх юм бол тэд угсаатны 100% серб боловч мөн Боснид амьдардаг зүүнний үнэн алдартны шашинтай хүмүүс гэж ойлгож болно. Тэгэхээр энэ бус нутгийнхны дунд хэл зүүн болон угсаатны хүчтэй холбоо байдаг хэдий ч зарим талаараа буюу шашин шүтлэг болон аялгаараа маш их ялгаатай байгаа нь коммунизм задрах тэр үед улам төвөгтэй байдлыг бий болгосон. Эдгээр нь та нарт бус нутгийн нийтлэг болон ялгаатай шинжүүдийн талаарх суур мэдлэгийг олгохоос гадна дэлхийн 1-р дайн болон 1990
90-ад оны ихэнх үед ямар төвөгтэй байдал үүсгэсэн тухай ойлголтыг өгсөн гэж найдаж байна. За тэгэхээр мөн төгсгөлд нь нэмэлт мэдээлэл болгон хэлэхэд эдгээр угсаатнууд дэлхийн 1-р дайн болох хүртэл нэгдсэн улс болж чадаагүй. Тэгээд тэдний нэгдэх гэсэн тэрхүү хүсэл нь дайны үйл явцыг хурцдгаж бүр өгсөн байгаа. Харин дэлхийн 1-р дайнд оролцсон Австри-Унгарын хаант улс болон Отtomаны эзэнт гүрнүүд задран унснаар өөрсдийн нэгдсэн улсаа байгуулах хүсэлт нь улам их уран болж дайн дуусахад нэгдсэн Югослав улсыг байгуулах боломж бүрдсэн. Хэдийгээр Югослав нь хүйтэн дайны үед социалист коммунист нэгдсэн улс болон оршин тогтнож байсан. Бас зөвлөлт Орос улстай харилцааны хувьд төдийлөн ойр байгаагүй ч коммунист улсуудын адилаар задран унсан. За ийхүү тэднийг нэгтгэн барьж байсан коммунист дэглэм нурснаар угсаатан шашны ялгаатай хэсгүүд салан тусгаарласан байгаа юм.